Sein Uhrzener, teures Haupt, Hauptabers. Sättigt aften das. Aften. Die Egyptian карапдаг 8 хүн австагт түвэмэс карапдаг 8. Цувралын маань парт 3. За энэ удаагийн алдааг юу вэ гэхлээр мэдээж усаа сэлгэхгүй байх, эсвэл сэлгэх давтамж хол байх. Энэ бол бас маш их гаргадаг алдаа. За хоёрдугаарт юу вэ гэхлээр фильтрийн порлоныг буруу угаах. За гуравт нь болохоор хооллох горим. За хооллох горим алдагдуулдаг тий. Энэ бол бас нэлээд том алдаа. Тэгэхээр би тэр өнөөдөр болохоор энэ гурван алдааг дэлгэрүүлж ярих хичээнэ. Болцснаа. За тэгээд бидний одоо ярьж эхлэхээс өмнө шүү дээ. Нөгөөний дардаг юмнуудаа like, subscribe, share, comment хамаагүй. Манайхаа тэгээд тэднийг дарах нэг үзээд өнгөрөх шүүлтэл үзүүлээрээ. Тий. За тэгээд дардсан бол одоо цаашаа үргэлжлүүлээ би тий. За тэгээд энэ усны сэлгээ ус хийхгүй байх, усны сэлгээ хол хийх гэдэг маань маш том эрсдэлтэй байдаг тий. За энийг дэлгэрүүлээд ойлгохыг хүсэх юм бол мэдээж бид хоёр урд нь хийжсэн ашигтай бактери гэж юу вэ? Тэр таны аквариумд ямар нөлөө үзүүлдэг вэ гэсэн дугаар байгаа. Аквариумын усыг хэрхэн сэлгэх вэ гэсэн дугаар байгаа тийм ээ. Тэр бүгдийг бас үзчих юм бол та бүхэн илүү их ойлгомжтой болно. Тэгээд яг нөгөө сануулх үүднээс цухас дуртчих тийм ээ. Мэдээж аквариумын загсны усыг сэлгэхгүй байхаар тэр эдсэн уусан юмных нь одоо ялгцсан гараад үлдэгдэл хоолноос нь аммонио тий энэ бүхэн үүсээд за тэгээд аквариумыг заваартуулах гол шалтгаан болж идэг. Зарим хүмүүсийн хувьд болохоор ерөөсөө ус нь ингээд яг зүгээр цэвэрхэн харагдаад байна гэж байгаа бол доторх зүйл одоо найрлах нь өөрсднийг анзаарахгүйгээр тэгээд солихгүй тий мэдээж одоо нэг аммониог ч одоо ашигтай бактери нитрид болгож байна тий нитридийг денитроферн бактери нитрат гэж болгож байна. Нитрат бол биологийн цэвэрлэлийн хамгийн сүүлийн бүтээгдэхүүн байхгүй юу? Энэ бол хизээч аквариумаас өөрөө задарч алга болохгүй. Энийг алга болгодог зүйл нь болохоор усны сэлгээ. Байгаль бол мэдээж ширгэн дээрээс нь ус ундрах гарч ирнэ. Энэгээрээ бүхнийг зөксүүлж гэж. Тийм учраас мэдээж аквариумыг заавал сэлгэж авах шаардлагатай. За тэгээ энэний урдлын парт 2 дээр ч гэсэн ярьсан дээр мэдээж даас нь эсэх тусам ашиглага өндөр болно гэдэг маань ашиглага гэдэг маань ус сэлхийг л яриад байгаа юм. Усыг одоо олон заас гэх юм бол усаа ойрхон сэлгээрээ зөөхөн даас нь тохирсон байх юм бол 7 хоног талтан заас энэ хоёр сэлгэхэд яг болдог. За тэгээд фильтрийн порлоныг буруу угаах. Энэ нь одоо буруу угаах дээр ганцхан шалтгаан л байгаа. Ерөөсөө спонж фильтр юм уу одоо тэрийг болохоор хүмүүс аваачаа шууд каналд баддаг. Тэр спонж фильтр дээр маш их хэмжээний ашигтай бактери үржээ. Тэр таны аквариумыг цэвэр тунгалаг байлгах 80% үүрэг гүйцэтгэж байгаа тэр порлонуудыг аваачаад каналд угаачаар таны аквариумыг хамгаалагчид бүгд өөр устж ийн гэсэн үг. Тэгээд карантин ус маань өөрөө холорминтай. Тэр маань өөрөө ариутгч байсан. Тийм ашигтай ашиггүй бүх бактерийг алдаг гэсэн үг. Тийм учраас та бүхэн бол зайлшгүй одоо усаа сэлгэх юм байна. Сэлгэхдээ нэг порлон юмнуудаа угаах юм байна. Угаахтаа болохоор тэр усаа сэлгээд төмпөнд авсан уснаа базаад уцаагаад хийн гэсэн үг. Хизээч карантин ус үгэж болохгүй гэсэн үг шүү. За юм байна. Энэ хоёр алдаа болохоор бид урд нь өчнөө ярьчихсан учраас нэг айхтаа дэлгэрүүлэхгүйгээр та бүхэн сануулгаатай өнгөрчлөө. Та бүхэн дэлгэрүүлж үзхийг хүсэх юм бол дээр дурдсан видеонуудыг үзээрэй. Урьдчилаад. За тэгээд одоо хамгийн гол сэдвээ ярихаас өмнө дахиад нөгөөхөө гуйчи лайк гэдээ арчгараа манайхаа. За дарсан бол ядраад нас тий. За дарсан бол цаашаа үргэлжлүүлээ тий. За хооллох горим алдагдах. Энэ бол бас маш том сэдв гэж бодож байгаа. За тэгээд ерөнхийдөө л ийм байгаа. Одоо хооллох горим гэдэг маань
хит их хооллох, хит удаан хоолгүй байлгах те хит их хооллохоор мэдээж нөгөө загас амтан л учраас одоо бодис солилцоо алдагдаад усны чанар өөрчлөгдөөд өвдөх магадлал нь ихсэж идэг. Хоол маш багтаа байлгаад байх юм бол тэр амтны үлс нь өлсгөөрөө дархлаа нь унахаараа өвдөн гэдэг юм уу те. Ямар нэгэн байдлаар гээд эрсдэл үүсчихэд. Тэгэхээр энэ хооллолтыг ярихын хувьд эхлээд заавал градус ярих хэрэгтэй юм шиг байна. Температур. Хит хүүтэнд байгаа одоо 20 хэмээс доош нөхцөл байгаа загсыг болохоор өнжөөд нэг хоолж ивэл болно гэж байна. За заримдаа бол алтан загас 10 хэмийн нэг мөсцөн ус нь байж идэг шүү дээ тий зөөр мөрөнд байгаа. Тэрийг болохоор бүр 7 хоногт нэг хоол гэж байгаа байхгүй. Яа тэгэхээр загас ч өөрөө хүүтэн цустай амьтан учраас гаднах орчны температураараа бодисын солилцоо нь явагддаг. Хурдан удаашраад түргсээд ингэ явж идэг. Хүүтэн усанд байгаа загас болохоор бодисын солилцоо удаан байдаг учраас хоолоо шингээж чаддгүй гинэ. Тийм учраас маш бага хоолдог. Тэгээ бидний одоо энэ аквариумын нөхцөл болохоор мэдээж 22 3 дээр хамгийн хүдэндээ л тэгж хийж байгаа тийм 22 дээр тийм нөхцөл болохоор өдөртөө 2 хооллоход яг болдог гэж байгаа байхгүй. Гэхдээ их биш ойрхон ингээд баг багаар өгөө задлал нь хооллох ёстой. Өмнөх дугааруудад бас хэрхэн хооллох талаар бас орсон байгаа тийм. Тэгэхээр энд бол алтан загасны талаар ярьж байгаа. Мөн ойрхон хооллохоос гадна загасны хэмжээ маш чухал. За одоо энэ үгээр алтан загас дээр ярий те. Одоо мэдээж дөнгөж төрсэн алтан загас бол шууд артемидэд эхэлдэг. Артемидж явж байгаа жоохон томроод хуурай хоолнд ороод ирэхээр 0.4 мм буюу инч голдын хэмжээ гэсэн үг тий. Манайхны мэдгээр бол инч голдын хэмжээ одоо нөгөө тетрабиц. Тетрабиц яриад том байдаг ш 0.6 мм хавцаа байдаг тий. Тэгэхээр тиймэрхүү хэмжээтэй хоол гэж юу маш зүгээр. Дээрээс нь навчин хоол өгвөл зүгээр. За тэгээд одоо юу гэдгийг нөгөө гар аргаар хийсэн өндөгч байж болж юм те жижиг ширхэгтэй. За тэгээд артемоос аж байгаа нь үжих хэрэгтэй. За 5 санжаас 5 санж хүрээд 10 санж хүртэл болохоор 1-ээс 1.5 мм-тэй хоол. Хоол болгон дээр миллиметрийн заасан байдаг шүү дээ. 1-ээс 1.5 мм-тэй хоол бол маш тохиромжтой байдаг юм байна. За 10 санжаас 15 санж хүртэл болохоор 3 мм-тэй хоол маш тохиромжтой байдаг. За тэгээд 15 санжаас 25 санж ирэхээр 5 мм-тэй. За тэгээд бүр кой мод болохоор 7 мм-тэй, 9 мм-тэй гэдэг бүр том хооллууд байдаг тийм. За ийм жишээний ингэж хоолд юм байна. Тэгэхээр одоо саяны ярьсан хэмжээнүүд болохоор бүгд нөгөө плет буюу нөгөө ширхэгтэй хоолнд хамаарж байгаа тийм. Тэгэхээр хоолны төрлүүд байгаа шүү дээ. Ширхэгтэй хоол гэж байна, флек буюу навчин хоол гэж байна, хөлдөө хоол байна, амьд хоол байна тийм. Ингээд янз янзын хоолууд байгаа. Тэгэхээр яг ингээд өөрхөө тижээж байгаа алтан загасны биеийн хэмжээг хараад тааруулаад хоол өгчих юм бол нөгөө дээшээ хөвдөг юм өвчин байдаг шүү дээ. Нөгөө нэг хүүрээ гэдэг түлхий гэмтэн. За тэр хэрэгслээс нэг хэлэхэд бол их хүмүүс нөгөө нэг хуурайгаар нь шууд өгөөд тэгээ нөгөө загас чинь хит их хитээд яа ходоодонд орсон одоо нороод тэгээд нөгөө загасны хоол чинь задраад тэгэнгүүт гэмтээчж байгаа гэсэн үг. Дээрээс нь алтан загас маань өөрөө болохоор бас жоохон ходоод муутай даа гэж үзсэн тийм. Ховдөг мөртлөө тийм. Ходоод муутай. Тэгэхээр ерөөсөө яг уу мэдээж одоо 5 см загасны 3 мм-тэй хоол өгөх тохиолдлууд байдаг тийм. Тэхийн бол эхлээд усны ийж тавиад твтэнгүүд нь өгөх хэрэгтэй. Жоохон зөөлрүүлээд өгөх юм бол тийм нөгөө хөвдөг юм үүсэхгүй гэж байгаа. Ихэнх хүмүүсийн асуудал дээш хараа өвчлөө тийм хэсэг байж байгаа болчихлоо. Чи нөгөө хийн зүйл хин гэмтчээ зүйлдээ бүр авралгүй болоод мөнхийн дээш хаардаг болоод тэгээд нэг ийм асуултуудаас аюул хорж ирдэг байхгүй. Загсыг хэр хэмжээтэй хооллох вэ гэж. Тэгэхээр миний хариул би юу гэж хариулт өгдөг вэ гэхээр хэмжээ бол байдгүй маа. Загс хооллоход хүн болгоны загс ондоо хоолны аппетиттэй. Одоо зарим загс алтан загс аюул хийж байгаа зарим нь хоолны аппетит аюул муу баг хэмжээний иддэг тий. Тэгэхээр тижээж байгаа үн рефлекс суулгацсан байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо ганцхан алтан дүрэн байдаг. Таны өгсөн хоолыг таны загас 5-аас 10 минутанд бүрэн ид дуусгах ёстой. Зарим хүмүүс болохоор ингэдэг штэ одоо юу гэдгийг өглөөрөөс хоолсонгүйгээд бүр халбаг дүүрэн хоол гэж яждаг. Доор нэгэд хайрга дэвцсэн юм шиг харагддаг тий. Энд чинь болохоор маш буруу. Ерөөсөө ингээд баг багаар одоо ингээд задлан хооллохын тулд
ингээд жоохон өнгөд ингээд дор нийдэд дуусчих юм бол дахиж жоохон нэмж өгөөд ингээд идэх нөгөө юуг нь харна шүү дээ тийм ээ. Зуршлыг харна тий. За тэнгууд ингээд цадаад ирэхээр бол мэдэгдээ арай нөгөө идэлтийн хурдан удаашраад гаргаад ингээд хоолороо тоглоод. Тэр үед нь бол за ингээд цадсан юм байна. Окей боллоо гэд. Ингэж хоолдог тий. Тэгээ тэр хэмжээг ингээд авчвал за яг ингэж нэг удаадаа өгч. Тэгээ загас нэмэгдээгүй яг тэр хөөцөн байгаа загснууд нь байгаад яг тэр хэмжээгээрээ өгж байгаарай л гэж. Тий. Тэгээд мэдээж тэр хэмжээгээр өгөөд хоол нь үлдэгдэл их үлдээд ингэх юм бол загсанд чи ямар нэгэн эвгүй юм тохиолдох гээд байна гэдгийг бол шууд ойлгож болно. Яг тэгэхээр хоолны аппетит буураад, хөдөлгөөн буураад гівтэл гэх юм бол загс бол мэдээж температураа шалгаа тий. Усаа сэлэг гэж хэлдэг шүү дээ. Мэдээж эвгүүж байгаа шинчүү. За тэгээд өнөөдрийн яг ингэж голчлон ярьж байгаа энэ сэдв бол мэдээж усны сэлгээ байлаа, борлон угаах байлаа, хооллох талаар байлаа тий. Энүүн дээр дүгнэж ярихад болохоор та бүхэн бол мэдээж амьтанд ижиж байгаа учраас та бүхний хариуцлага өндөр байх ёстой. Тийм учраас залхуухгүйгээр загсны усыг сэлгэж байгаараа зөв зохистойгоор борлоноо угааж байгаарай. За хоолыг ерөөсөө ихтүүлж болохгүй. Тэгээд загс бол жоохон өлөндөө бас их хэрэглэн байдаг. За тэгээд энэ бүгдийг сайн санаараа тэгээд дараагийн дугаараар бид болохоор одоо алтан загсны гараар хийж болох хоол та бүхэндээ хийж үзүүлэх болно гэрийн нөхцөлтэй. Гэтэ мэдээж тэр хоолыг бол байн өгөөд байх хэрэггүй. Энэ загсны зориулсан хоол бол өөрөөсөө тэр амьтанд хэрэгтэй шим, тижэл тийм ээ. Эрдэс амьд юм бүгд багтсан байдаг учраас тэр хоолны хажуугаар хачир болгож өгөх тийм хоолыг дараагийн дугаар дээр та бүхэндээ зааж өгөх болно. За тэгээд урайгаа хэлье тийм. Монголын аквариумын загс сонирхогчид маш олон болох болтугай. Нөгөө юмудаа дараарай. Бай бай.